Улсын хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан эрчим хүчний тухай сэргээгдэх эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болоод холбогдох хууль тогтоомжийг шинжилэн боловсруулах үүрэг бүхий Улсын хурлын ажлын хэсгийн ахлагч, Улсын хурлын гишүүн, инх цэцэг ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөхүүдийн хамтаар эрчим хүчний яамны удирдлах бүрэлдэхүүнтэй уулзаж дулаан гамжийн тухай хуулийн төслийг танилцуулсан байна. Ажлын хэсгийн ахлагч, Улсын хурлын гишүүн, инх цэцэг хуулийн төслийн суурь зарчим үзэл баримтлал шинээр тусгагдж байгаа бодлогын зохицуулалтын талаар товч дурдж салбарын оролцогчдоос нэг бүрчлэн санал авч байгаагаа үгэлсэн юм а. За ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөх инженер Эрдэнэ Чулуун хуулийн төслийг бүлэг тус бүрээр мөн зохицуулж байгаа харилцааны онцлог өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Хуулийн төсөлд салбарын бодлого төлөвлөлт төр захиргааны байгууллагын бүрэн эрх, үн тариф, хөрөнгө оруулалт зэрэг зохицуулалтыг 15 бүлгээр тодорхой тусгасан байна. Магадгүй өнөөдөр бид нар хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаа. Энэ одоо хүмүүс хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа асуудал маань өнөөдөр магадгүй энэ хар мянган журамтай холбоотой юм байна. За тэгээ дээрэс нь маш их хууль одоо баталдаг. За гэтэл тэрний дагалдах журмууд нь гарахгүйгээс болоод нөгөө хууль хэрэгждэггүй. Тэгээ ингэж одоо нарийн зохицуулалттай хуультай болсноор нөгөө 800 журам маань ядаж одоо доошоогоо тэр одоо 200 100 журам бол цөөрхнэ шүү дээ. Тэгэж ингэж доктортой зохицуултыг хуулиар л бий болгоод юм байна. Ингэснээрээ магадгүй бид нар хөрөнгө оруулалтаа татаж чадна. Энэ одоо салбарт оролцох талууд маань хэрэглэгч маань хүндрэл бэрхшээлтэй тулгарх багасах юм байна. Хуулийн төслийн үндсэн бүтцэн төлөвлөгдөж чадсан байна. Гагцхүү салбарын дотоод зөрчилтэй асуудлууд, төрийн болон хувийн хвшлийн сүлжээ, тэдгээрийн харилцан холболт, үн тариф зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг сайн судалж, хөгжлийн болон технологийн чиг хандлагыг зөв тодорхойлох нь чухлаа гэдгийг эрчим хүчний сайдын зөвлөх цэнгэл онцоллоо.